Би бол 2000 анх 4 онд шүтээс дэлсэн. 2008 онд төгсөөд өөрчлөлөө шууд мастер сураад тэгээд ерөнхийдөө л дандаа л сураад л явсан гэж болно. 2004 оноос хойш. Тэгээд мастер төгсчөөд энд хагас жил багшилж агаад Солонгос сурахаар явсан. Тэгээд суралцах хугацаанд ерөнхийдөө спортын биомеханик тэр дундаа цан тишүүрийн тийм хөдөлгөөнүүдийг судалсан. За бас өөр нэг зүйл нь юу байсан бэ гэхээр нуруу нугасны биомеханик. Миний судалгааны ажлын үндсэн чиглэл болохоор яг хоёр хуваагдсан явчихна. Нэг нь юу гэхээр нуруу нугасны биомеханик, нөгөөх нь спортын биомеханик болчихж байгаа. Тэгэхээр нуруу нугасны биомеханик гэхээр эмнэлэг зүйн талтай болохоор яг хүнийг бие дээр бодитоор нь судлаад ч юм уу эсвэл ямар нэгэн neurological тест өгөөл тэр тухайн өвчтөн мэдээ алдчих уу алдаагүй гэдгийг судалж болж байгаа байхгүй. Тэгэхээр механик талаас нь яаж судлах вэ гэхээр бид нар дандаа механик талаас нь яваад байгаа. Хүний бие чи өөр механик систем болоо явчихж байгаа. Бидний одоо энэ өвдөг ч юм уу дохооны энэ уюут чинь яг ингээд дотоод бүтцийг хараад үзэнгүүт яг бидний автомашин дээр байдаг шиг ийм голууд ч юм уу уюут шиг тэр бүтцээр бид нар авч үзэж болж байгаа байхгүй. Тэгэхээр хүний нуруу ч гэсэн яг адилхан. Хүний нугаснуудын уйнууд чи хоорондоо ийм жижиг нарийнхан зөөлөн одоо жир хөвч машинаар бол жир хөвч тийм хүний бие дээр болохоор энэ чи ийм зөөлөн ирзэний бүтцтэй дискүүд гэж яриад байгаа шүү дээ. Бид нар одоо дискүүд тийм. Тэгэхэд яснуудын голд юу байдаг гэхээр нугас болчихж байгаа. Хүний бие хамгийн чухал эрхтэн нугас болчихно. Тэгэхээр нугасны биомеханик гэхээр сайн буухгүй байж магадгүй. Тэгэхээр нугас ямар үед гэмтвэл энэ одоо нугас гэмтвэл хүн мэдээгээ алдах вэ? Тэ? Нугас ажиллагаагүй болох вэ гэдгийг механик талаас нь судлаа явуулж байгаа. Тэрийг нь бид нар юу гэдэг вэ гэхээр нуруу нугасны биомеханик судалгаа гэж явуулж байгаа. Энэ болохоор спортынхаас тусдаа эсвэл нийлүүл байдлаар судалж болно ерөнхийдөө. Хүн гэмтэхгүй байж байгаа ямар ч гэмтэл тосолд өртөхгүй байж байгаа өөрөөсөө дотроосоо нуруу нугас нь дарагдж болно. Тэр нэг жишээ нь юу гэхээр Япончууд, Солонгосчууд дандаа ингэ бөхөлцөд байдаг шүү дээ. Энэ нэг талаар сайн боловч нөгөө талаар бас муу болчихж байгаа. Яг тэгэхээр энэ бүхэлдсэх хөдөлгөөн өдөрт 20, 30, 40, 50 удаа давтаад тахаар буцаагаад тэр хүний ясан дээр эсвэл нугасан дээр зөөлий дээр ачаал ирснээр тухайн нугас маань жишээ нь монголчууд юу гэж ярьдаг вэ гэхээр шохоожилт гэж ярьдаг юм. Шохоожилт. Тэгэхээр одоо энэ хүзүүний ясны гол ингэж хонгил дотор манай тэр холбогч идүүд байгаа зөөлөө. Мөгөөрс ч юм уу, шөрмөс маягийн. Тэр байнга хөдөлгөөгээд хар яадаг вэ гэхээр уламл хатан оглоод зузаараа л байдаг. Зузаар яадаг вэ гэхээр нугасаа шахацдаг. Тэгэхээр тодорхой нэг хэмжээнд хүрээд ингээ шахаад яваад 10%, 20% жишээ нь тэр диаметртайг харьцуулж яриул тийм үү дотор нугасны диаметрт харьцуулж 10, 20, 30, 40 гээ явж байгангууд 60% дарагдаад эхлэнгүүт тэр манай нугасан доторх дотоод хүчтэл маань асар хурдтай ингээ өсөж байгаа. Тэгэхээр тэр point юу вэ гэхээр мэдээ алдах point болж байгаа байхгүй юу? Бидний яг үндсэн арга болохоор өвчтний зураг дээр үндэслэж модель босгоно гэсэн үг. Тэгэхээр чин таны MRI зургийг авчлаа, CT зургийг авчлаа гэж утгад таны авсан зурагнуудаас бид нэр 3 хэмжээст модель босгоод ирж байгаа байхгүй юу? 3 хэмжээст модель. Тэгэхээр энэ модель бол яг таны хэмжээсээр үндэслэж боссон модель тийм үү? Тэгэхээр тэр модель дээр үндэслээд шин чанарын нөгөөд тийм үү? Нугас ямар их зөөлөн байх ёстой, яс ямар их хатуу байх ёстой гэдгийг механик шин чанарыг тодорхойлоод өгчөж байгаа. Тэр загвараа ашиглаад бид нар судалгаагаа явуулдаг. Яагаад цанар орчвоо гэхээр Солонгост байхаа хугацаанд одоо өнгөрсөн 2018 оны Пхенчханы олимп болж өнгөрлөө те. Тэгэхээр тэнд зориулсан төсөл Солонгос зарлагдсан юм. Тэгэхээр тэр төслийн зорилго юу байсан бэ гэхээр Пхенчханы олимпийн тамирчдын ур чадвар амжилтыг ахиулах 3 жилийн хугацаатай төслөөсөн баг. Тэгэхээр нэгэн төсөл маань өвлийн олимп зориулсан учраас юу маань
фокус маань мэдээж өвлийн спорт байх гэж таарсан. Тэн дээр хамгийн түгээмэл нь юу байсан бэ гэхээр цана, тишүүр, дээрэс нь уулын цана. Одоо цан дотор олон төрөл байгаа л да. Уулын цана, гүйлтийн цана гэх мэтчлээ. Тэгэхээр тэр гурав дээр гурвуулан дээр нь л дуршлаг явуулсан байна. Тэгэхээр ямар дуршил явуулсан бэ гэхээр за энэ хүний хөдөлгөөн нь худлаа шүү, үнэн байх шүү гэдэг. Тэнгүүд бидний нөхцөл яах вэ гэхээр яг хүний хөдөлгөөнийг 1 градус наривчлал амжиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар ингээд харангуут нэг эргүүлээ харч болно, ингээд харч болно тийм урдаас нь хойноос нь дээрээс нь доороос нь харчингууд яах вэ гэхээр энэ одоо миний баруун хөл сайн ажиллахгүй байгаа ч юм уу тийм энэ хоёр үн зэрэг ажиллах хэрэгтэй би сайн тэрийг алдаад байна гэдэг ч юм уу тийм яг гол зорилго юу гэхээр амжилтыг ахиулах ерөөсөө бас давхар юу агуулах хэрэгтэй гэхээр бэртэл гэмцлээс өөрчлөн сэргийлэх. Яагаад тэгэхээр тамирчин буруу техниктэй бол яах вэ? Одоо мэддэхгүй юм гэхэд 10 20 жилийн дараа өвчтөй болох нь шүү дээ. Тэгэхээр энэ цааны тамирчдын хувьд хамгийн түгээмэл одоо өвчин гэх юм уу юу байдаг гэхээр нуруу нүвддэг болчдөг. Ерөөсөө нуруу нүвддэг. Тэр яа нуруу нүвддэг гэхээр чиний энэ гүйлтийн цаана бол дэлхийд дээр хамгийн тэсэр төвчөр шаардсан спортын нэг байхгүй. Тэгэхээр одоо энэ гүйж явах нөхцөлд хамаг ачаал нуруунд дээр ирдэг. Ингээ харангууд тэнгүүт одоо энэ дотор чинь одоо классик техник, эсвэл скейтинг техник гэдэг янз бүрийн техникүүд байна л да. Тэр болгон тамирчдынхаа өөрийнх нь онцлогоос хамаарат явчихж байгаа. Тэгэхээр нэг ингээл техникийг хийгээд байвал яах вэ гэхээр би түрүүний ярьсанчлаа нуруу нүвддэг болчихдог ерөөсөө. Тэгэхээр уруудахтаа нэг техник, өгсөхдөө нэг техник, эсвэл ийм тэгшин гадаргуудаар нэг техник, аль болох өөрхийн биеийг бага ачаал зөв техникээр уралдах ёстой болж байгаа байхгүй. Одоо бидний гол танилцуулах арга юу вэ гэхээр одоо өгүүл бичээл нийт түгээх нь шүү дээ. Энэ дотор юу байхаар бидний ямар дуршилт ийсэн, ямар төхөөрөмж сенсор ашигласан, ямар дүн гаргасан. Тэгээ бидний энэ судалгааны ажлын дүгнэлт нь юу байсан гингүүд одоо энэ судалгаа хийж байгаа хүмүүс чинь бидний энэ өгүүлийг хараад уншиж чана шүү. Бидэртээ уулзах шаардлага байхгүй тийм үү? Эднийг онлайн байгаа аваад татаад харж чана шүү дээ. Тэгээд тийм зорилгоор юу гаргадаг гэхээр өгүүл бичиж гаргадаг судлаач шиг тайлбар. Одоо энэ яг нөгөө MRI CT зураг ашиглаад босгосон модель маань байна. Хүзүүний. За энэ мэд хүзүүний яснууд, дискүүд дотор нь хүний нуус. Тэр нуус маань яг энгийн харагч, энгийн мөрт боловч дотор маш тийм комплекс бүтцтэй. Одоо нуусан дотор дахиад ийм нууснуудын одоо салаалсан судсууд байдаг байхгүй. Шинэ ингээ харангууд. Одоо энэ гадуурын бүрхүүлтэй дотроо нуустай энэ дотроо холбогч идэвхтэй мэдрэлийн судсууд нь бас дамжиж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ модель одоо энэ яг жинхэнэ одоо хүний биеийн цогцсноос авсан зураг тийм үү. Энэ ингээд завхарчсан зураг хоёр харьцуулангууд төстэй харагдаж байгаа зү. Тэгэхээр бидний яг өгдөл юу гэдэг вэ гэхээр яг антон мэдээлэл эсвэл зураг өвчтний зураг эсвэл антон мэдээлэл бүр юм өгүүлэлүүд жоохно шүү дээ. Судалгааны ажлаа яаж кайп авдаг вэ гэхээр түрүү ярьсан өгүүлэл маань таны өгүүлэл манай сэтгүүлд хэлвэхээр боллоо гэд хариу ирдэг баг. Мэйлээр хариу ирдэг баг. Олон улсын сэтгүүлд. Тэр маань бидний хувьд юу гэдэг вэ гэхээр эрдэмтдийн хувьд кайп авдаг байна шүү дээ. За миний өгүүл ингэ хэвлэгчлээ шүү. Миний өгүүлийг одоо ингэ дэлхийд даяар ингэ харж болох нэ бусд хүмүүстэй. Энэ маань бидний хувьд кайп болгоно шүү дээ. Кайп. Нуруу нуусны биомеханикийн судалгаа хийж байгаа. За эмчнэр бол байж болно. Тэгэхээр яг бидний хувьд механик талаас судалгаа хийдэг бол Монголд байхгүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр олон улсын төвчд бол мэдээж байгаа. Ерөнхийдөө яг миний одоо энэ арга техникээр ашигладаг гэвэл Япон, Америк. Гэхдээ яг энэ судалгааны маань хүрээ их тийм
түгээмэл биш болохоор судлаач маань бас адилхан харьцангуй бага байдаг, цөөхөн байдаг. Тэрийг тоотоныг 10 гаруй их сургуулиуд л яг явуулж байгаа судалгаа.